Намайг Тэргэл гэдэг. Би АЯ сургуулийн 12-ийн А ангид суралцдаг. Ичид орны IELTS сургалтанд 10 сараас хойш явж байгаа. Одоо 7 сар суралцаад дөнгөж сая IELTS-аа оноогоо авсан. Сонсох дээрээ 8.5, унших дээрээ 7.5, ярих, бичих 2 дээрээ 6 оноо, дунд чинь 7-тай гарсан. 7 оноо ер нь бол олон улсын дунджаас нэлийн дээгүүр гадаад руу явахад хэрэг болохоор гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр одоо тэгээд ер нь одоогийн зорилго бол гадаад л явах. Миний бодлоор IELTS хүүхдүүд илүү англи хэлийг өөрийн болгож ашиглахад нь илүү заадаг. Харин уламжлалт сургуулийн англи хичээлүүд нь болохоор зөвхөн тест авах зорилгоор заадаг. Болохоор яг тэргээр онд. IELTS-ын 7 авах юм бол чи ер нь англи хэлийг англиэр гадаад хүнтэй чөлөөтэй ярилцсан. Яг баг зэргийн албаны яриа бол янз гайгүй хийж ярих чадвартай болтон гэсэн үг. Ер нь бол ийшийн 750 оноос эдэн зөв дүүцэн гэж хэлсэн. Манай багш ингээд анх хэлжсэн түрүү жил IELTS-ийн бэлтгэлд хүүхдүүд ороод оноо авсан байна. Чи ийшээ ороод үзэж гэд хэлсэн байхгүй. Тэгээ би анхандаа ингээд бас үнэтэй сургалт байх таа гэж үзсэн. Харин үнэгүй ингээд заагаад үгүй гэсэн болохоор орж ирсэн.